За өдрийн мэнд. За бид хоёр Ташкентийн нөгөө хуучин зүйл зардаг. За ер нь л манайх нар бол нөгөө хог зардаг гэдэг зах дээр Янгабод гэдэг тийм зах дээр ичвэл шинэ юм зардаг юм байна. Тэгээ шинэ юм зардагаас явж хагаад маш том зах юм шиг байна. Мэдгүй. Гэхдээ бид хоёр төөрчгөр нэг газар эргэлдээд байдаг шүү дээ. Яг тэгээд эргэлдээд байна. Тий. Дандаа хуучны зүйлс гой юмнууд зөндөө бас байна. Тэгээ бид хоёр бичлэг дээр одоо ингэж үзүүлнэ тийм ээ. Тий. За бид хоёроос баахан пин завсан бас тий. Тэгээ бид хоёр ол зомыг бас ихтэй явж байна. Гэхдээ нэлийн хайж явах хэрэгтэй юм байна. Тэгэхээр Янгабод зах. Ташкентийн Янгабод зах. Ийм том хараа. Лоуны ийм том тоо. За бид хоёрын дуртай зах Янгабод гэдэг ийм Ташкентийн зах нэлээд өглөө бүр ан жанжиж бүр өглөө гарч ирлээ. Энэ хараа энэ яг манад ирсэн. Чайник байна. Энэ хийдэж байгаа юм бол асууя. Тий. Тэгээд үн тохирол. Энийг хардаа. Наадсан жагаа зүгээр сувенир тий. Их мэтлээ. За энэ ч юм ухал зөндөө юм гарч ирэх юм байна да. Энэ чайникод. Я вот. Энд ямар үнэтэй байна? Тустай л. Яг тусны өнөр байгаа үз. Яг нэг хуучны үйлдвэрийн танах боломжууд. Тий, гоё харагдаж байна тий. Тэгээд энэ нөгөө нэг яг юм. Яг нэг зөв толгойд бас ирсэн юм шиг те. Эсвэл 70 онд ирсэн юм шиг. За энэ баахан самовар хараа энэ юунууд. $200 $200. Хэд гэнэ? $200. Тийм ээ. За энэ Киев фотоаппарат Киев сколько? $800. Не понимаю. Юм юм амарч шаардлагатай. Ага. 80. Тийм. Проигрыватель работает? Да, Работает, да. Да, ну очень. А этот вентилятор сколько просишь за него? 200 тысяч. Эдний холбоотой ажиллах юм аа. Тийм юм байна. Оо энэ Мао Цзэдунгийн хараа юу байна? Ленин юу байна? Володягийн Ворошилов байна тэр. Тийм байна. Тэр Петр хааны Гүшинов гэхэд. Тэр Сталины тэр юу яа бюст ямар гоё том бюсттэй тий. Тамерлан за хуучны юмнууд байна да. За энэ юу вэ? Тэ самхан байна те. Самвар бол ч янз янзаараа байдаг юм байна. За ийм радио хүлээ авч маш их үү. Тийм байна. Чайник сколько стоит? Этот и сколько просишь? 150 тысяч прошу. Ой, зөвлөлтийн хараа.
ийм хувцсууд байж шүү дээ. За уран зургнууд ийм зөнд болоо. Бид хоёр энэ чайникийг 30 мянгаар авсан чинь энэ 150 мянга. 150 мянга. Ийм өрөмгнүүд аюул байдаг гэсэн шүү дээ. Ийм өрөмтэй. Яг ингээд нэг юм тоос үнэртсэн. Яг тийм үнэртэй газар байд. Тоос үнэртэх бас тийм гоё байдаг юм бахтай гэж одоо л мэдэрч штт. Тийм чиг тоосны үнэр айгу дотн сонсох аюу үнэртэх чинь юу вэ? Сони. Бас юм мэдрэл төрдгөл юм байна хүнд. За одоо хоо. Ийм цайнууд юм. Оо тийм ээ те. Завтай гэсэн шиг явж байна юм. Тийм ээ. Өөдөө явах гэж энэ тут очиж байлаа. Тийм ээ. Тэр нь яаш. Наа ч наалгүй юм. Оо энэ хараа дандаа. Тэ гоё юм байна да. Ингээд байж. Сорки. Ай. Push. Хоёулаа эндээс тэмдэг авчих. Аа тийм. Тийм ээ. Энэ пипснэ гоё шүү дээ. Баатар. Баатар шүү дээ. Юу байгаа ч дээ.
ийм. Ажилчин юунаас гарч ирж байгаа. Аа, тараншаанаас уу? Тэг, тараншаан. Тараншаан биш шүү дээ. Тийм ээ тийм. Тий. Баталтай. Би бамбаа барьсан Баатар байна гэж харсан. Оо гү. Ваа. Тийм ээ. Тэг дахиад ямиг авсаа. Гоё юм хямдха. Гоёг авсан. Хараа ийм гоё юм үү. Тэр хоочтой юмнуудыг хараад тий. Энэ хараа аппарат. Я фильм хараа. Я фильм. Я фильм. За энэ пенсийн дундаас нэгийг сонгож авна да. Тэ. За ингээд Янгбодо гэдэг энэ захаар нь ороод ирлээ. Уучны эстний зүйл зардаг. Сонирхолтой юмнууд зөндөө их байдаг юм байна. Өглөө эдний зах чинь өглөө 8 цагаас онгоогоод тэгээд нэг 2 цаг гэ татраад 3 цаг бараг жаачдаг юм байна. Тийм болохоор энэ зах дээр нэрийг гэж бодох юм бол эртхэн гарч л очих хэрэгтэй биш шүү. Тэгээ хот мэдэн том тийм таксинд бол айгүй хямдхан явдаг болохоор таксигаа суугаад ингээд яваад очиод ирчээд иж болдго юм байна. За. За өнөөдөр тиймэрхүү байлаа. Хэдэн сайхан пенц бодолдож авлаа. За манайхаар бол нэг юм уу 2 пенц авах үнээр 15-6 пенц авчлаа гэж бодохгүй юу тий. Дандаа би өөрөө сонсдог дуунуудын пенцийг олж авсан. Айгу сэтгэл хангалуун байна. За. За нэг иймэрхүү өнөөдрийг өнгөрөөлөө. За.